Миний бодлоор хамгийн чухал хамгийн олон хүн оролцдог үзэсгэлэн бол би Итали хүн учраас ч биш яг боддоор хэлэхэд Миланы Салоне дель Мобиль. Энэ үзэсгэлэн жил ирэх тусам улам бүр өргөжөж байгаа. Би 30 гаруй жил оролцож байна. Өөр нэг сонирхолтой арга хэмжээ гэвэл Парист зохиогддог илүүтэй дотоод засал чимэглэлийн Maison and Objet үзэсгэлэн. Азад бол одоо дизайн Шанхай маш нэрвэнттэй болж байна. Дубай дизайн вик ч гэсэн. Би яагаад эдгээр үзэсгэлэнд очдог вэ гэвэл юуны түрүүнд дизайны шинжиг хандлагыг сонирхож очдог. Тавилгын компаниуд ямар шинэ бүтээгдэхүүн гаргасан байна? Цаашлаад гэрэлтүүлийн шинэ шийдлүүдийг хардаг. Миний хэлсэнчлэн гэрэлтүүлэг бол маш чухал. Гэхдээ зөвхөн хот гадаад талбайд биш. Гэр доторх дотоод заслыг хүртэл илүү амьд болгож таатай мэдрэмжийг бий болгодог. Шинжиг хандлагаас гадна мэдээж шинэ өнгө тухайн жилийн өнгөний шийдэл, шинэ материал технологиг жил бүр танилцуулдаг болохоор тохирох шинэ материалаа аваад цаг үедээ тохируулан гэрийнхээ компанийнхаа тавилгад ашиглаж болно. Мөн үзэсгэлэнт зочлох нь сонирхолтойгоос гадна хүмүүс яг юунд дуртай байгааг ямар шинжиг хандлага гарч байгааг хараад ажлынхаа шинэ санааг олж болно. Бас нэгэн чухал зүйл нь яг мэргэжлийнхэн архитекторчдтай уулзаж шинэ боломжийг нээж шинэ хүрээллийг бий болгож болно. Мэдээж хэрэг үйлчлүүлэгч тавилга болон гэрлийн компани хүмүүстэй уулзах боломжтой. Ковидоос хойш загвар дотоод засал чимэглэлийн хэм маяг өөрчлөгдөж хүмүүс илүү гэрэлгээтэй өнгөлөг хэм маягийг илүүд үзэх болсон. Жишээ нь өнгөрсөн жил ногоон цайвар бор өнгө давмгаалж байсан. Харин 2026 онд компаниуд ямар шинэ хэм маягийг гаргах бол сүүлийн үед хүмүүс илүү тухтай, илүү халуун дулаан мэдрэмж төрүүлдэг өнцөггүй дугуй хэлбэрийг илүүд үзэх болсон. Мэдээж Миланы Салоне дель Мобиль үзэсгэлэнд Италийн тавилгын томоохон бүх компаниуд оролцдог. Итали дотоод засал чимэглэлийн анхдагчдын нэг бөгөөд Италийн дотоод засал чимэглэлийн шийдлүүдийг маш олон компаниуд ашигладаг алдартай шийдэл юм. Гэхдээ зөвхөн Италийн дотоод заслын шийдлээс гадна Испани, Герман, Англи, Америк зэрэг улсын маш олон төрлийн дотоод заслын шийдлүүд байдаг. Гэхдээ энэ салбарт илүү ихээр оролцдог компаниуд Итали, дээрээс нь Герман, Английн компаниуд ч бас бий. Олон компаниуд тэнд үзүүлэн тавьдаг. Мэдээж хэрэг Францаас ч гэсэн байгаа.